10 наснаас хойш бол нас нь би гүйцсэн хөгж үзэн шүү дээ. Америкт бол 10 настай хөлт данс нээж өгдөг, 17 настайд нь захиран зарцуулах эрхэн нээддэг. Энэ яагаад ингэж юм гэхээр нөгөө хүүхдийн төвчгөө хөдөлмөр биш. Энэ бол төвчгөө биш. Энэ хүүхдүүд зүгээр л гаврын хувьцөр хийдэг гэдэг байхгүй юу. За 10 нас гэдэг нь яхаа зүгээр би хаана арай даруй тавал нэг пресс-ний булангаас аваа шидчихдэг болчдөг тийм байна. Тэгэхээр тэгээд хүндрэлтний хүний физиологийн биеийн хөгжил өөр болцсон байгаа шүү дээ. Тэгээд 14 настай тэр хаа байсан улсын шгшээ мэгшээд 16 настай ус тоглож шүү дээ. Тэр хэдэн 17 8 настай дэлхийн аваргууд болцоож шүү дээ. Тэр бид нар сая олимп үзэл бүгдээ л гайхшралаа. Гүчтэй 14-т хүүхдүүд тоглоод эхэлсэн явж шүү дээ. Энд чинь юу хэлээд байх гэхээр ертөнц биологийн хувьд шал өөр. Манай хүүхдүүд яхалаа дутдیں۔ Тийм байхгүй. Харин ч бид нар давуу хэрэгтэй. Хөдөө эзгүүхээр энэ булчин шүрмэс зангирсан хүчил төрөгчөөр хангалттай сэлэглэгдсэн нуураг тарих бол юу ч ямар ч юм хийж чадна. Тэгээд энэ юмыг бид бол ингээд цогцоор нь хийгээд хойж ирээдүгэ өөрсдийнхээ өдлөх насны жаргалыг өөрөө ингээд бэлдэж болно. Тэгээ хэдэн үеэрээ урт удаан настай жаргалтай тийм байхын төлөө хамтран ажиллацгаая. За та бүхэндээ баярлалаа анхаарал тавьсанд. За түр баяр таа.